Эхлээд тарсын өмнөхөө үндсийг сайн хөгжүүлэхгүй бол үндэс муудаа ямар ч мод урган бол муу урган. Нөгөө механик босруулалт хийдэг. Тим аргуудаас энэ татгалзмаар байгаа байхгүй. Тарсын мод маань ингээд хатаад байна, шарлаад байна. Ингээд юунаас болчихоо тий. Ингээд нэг учрыг олохгүй. Тэгээд юу тогоондоо юу хийж байгаа өгж байгаа тэр мод тарихтай. Тэр айгүй их чухал баг. За ингээд манай Урстай айл подкастын хамт олон маань дараагийн хөдөлмөрч айл болох даваа дашхандаа ирсэн байна. Тэгээд даваа дашхийнхаа хийж байгаа үйл ажиллагаатай танилцъя. Тэгээд эндээс та бүхэн маань одоо санаа олон одоо мэдлэгийг олж аваарай гэж одоо хэлмээр байна. За ингээд сайн байна уу та? За сайхан зусч гин үү? Сайхан байна уу? За ажил ав тавлаг уу? Тавлаг байна. За тэгээд өнөөдөр одоо бид нэр одоо даваа дашхандаа ирээд ингээд хийж байгаа үйл ажиллагаатай танилцъя. Одоо үндсэндээ бол манай даваа дашх бол энэ бордоо бас өөрийнхөө технологиор үйлдвэрлэдэг ийм одоо хөдөлмөрч хүн байгаа. Мөн дээрээс нь бас энэ газар тариалан чиглэлээр бас нэлээд сонирхолтой өөрийнхөө хоббигоороо үйл ажиллагаа явуулдаг байгаа. За та тэгээд өөрийгөө одоо энэ үзэгчдтэй товчхон танилцуулаад. За намайг даваа дашх гэдэг. За миний хоёр дахь мэргэжил болохоор хог аягдлын менежментээр би Японы Тохогийн их сургуулийг төгссөн. За энэ чиглэлээрээ би ажиллаж компост бордоо хийдэг. За ингээд органик бордоог үйлдвэрлээд 7-8 жил болж байна. Тэгэхээр ер нь би яагаад энэ компост хийж эхэлсэн гэхлээр хөрс гэдэг бол хүний амьдралд хүмүүс бидний хүнс тэжээлд бол айгүй их оройдыг бодоод үүрэг оройдыг гүйцэтгэдэг. За тодорхой тоо хэлэх юм бол хүн дөрлөгтөн хүнснийхээ 95%-ийг бол хөрсөн дээр тайж ургуулж авдаг. Тэгэхээр хөрс үгүй бол одоо хүний одоо хүн дөрлөختний хүнс үгүй гэж одоо хэлж болно. Тэгэхээр одоо энэ дээр бас нэг жишээг дурдж ярих гэж бодож байна. За 1930-аад оны үед Америкийн нэгдсэн улсад том угуулз болсон. За энийг бол дэлхийн нийтээрээ Dust Bowl гэж нэрлэдэг. За энэ угуулз одоо юунаас болсон бэ гэхлээр Midwestern орионд бол олон мянган акр газрыг нэгэн зэрэг хагалж тэгээд одоо ил гарсан, нүцгэн болсон энэ хөрс салхи нарны илэгдэлд орж ингээд том угуулзыг бол үүсгэсэн байдаг. За энэ угуулзын улмаас одоо тухайн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Теодор Рузвельт одоо алдарт үгээ хэлсэн. За хөрсөө устгасан үндэстэн устдгаа гэсэн ийм алдарт үгээ хэлж тэгээд одоо хөрс хамгаалах албыг бол анх удаага байгуулж исэн. За энэ бол одоогоос бол 100 гаруй жилийн өмнөх ийм одоо үйл явдал байсан юм аа. Тэгээ миний хувьд болохоор бас нэг өөрийнхөө бодлыг хэлэхэд хөрс одоо газар дэлхийн хэвлэл, хүний хэвлийн хоёр бол хоорондоо холбоотой гэж үздэг. Ягаад гэвэл 95% нь хөрсөн дээр тариад тэгээ бид нар хүнс ус сэргэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тарьж байгаа юмыг яг одоо хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлэх, хор хөнөөл үзүүлэхгүй тийм өвж тавьж ургуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хоёр хэвлийн маань хоорондоо холбоотой учраас янз бүрийн хор тийм ээ пестицид, гербицид байна уу, зэрлэгийн хор энэ трийг одоо ингээд хэрэглээд ингээд тарих юм бол өөрсдийнхээ ч болон өрөөлийн эрүүл мэндийг хохирох ийм зүйл одоо тариад байна. Энийг одоо зас залруулъя. Гэсэн энэ чиглэлээр бол би тодорхой өөрийнхөө цаг хугацааг зарцуулж ингээд судалгаа хийж хашаан дотор одоо өөрийнхөө хийсэн компостыг ашиглаж алюминий мод, монс, тэгээд хайлаас энэ 10 гаруй төрлийн модыг одоо тайж ургуулж байгаа. За даагийнхын маань хувьд бол одоо сая түрүүний хэлсэнчлэн энэ органик компост бордоог ингээд судалж туршаад одоо ингээд үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд энэ бордоо маань бол олон төрлийн тармилд ашиглаж болно. Хүнсний ногоо, мод. За тэгээд одоо хүлэмжний хамгаалагч зүйрсний тармилуудад бас ашиглагдаж байгаа тийм ээ. Тэгээ хүмүүс ер нь энэ бордоог яаж зөв ашиглах ёстой юм гэдэг талаар та бас нэг сонсогчдод нэг ойлголт өгөх үү? За нэгдүгээрт энэ бордоо маань яг цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулж хийсэн учраас аливаа тармилд бол янз бүрийн одоо хор хөнөөл учруулах тийм бол боломжгүй юм. Ягаад гэвэл
тэр хомоолонд ч юм уу өхрийн баасанд агуулгаж байгаа тэр зэрлэгийн өр эсвэл одоо янз бүрийн сахунцрууд тэрийг бол одоо өндөр температурын нөлөөгөөр бол устгадаг. Тэгэхээр энэ компостыг хэрэглээд хөлөмжөндийнхаа хөрсийг боловсруулад эсвэл цэцгнийхаа хөрстэй ингээд бор хөрстэй холиод хийхэд бол янз бүрийн өвчин гарахгүй, зэрлэг урахгүй гэсэн. Тэгэхээр миний энэ компост бол 20 литрээс савлагдсан. Тэгээ хөлөмжний хөрсөнд бол нэг 1 м квадрат газар 4-5 литрийг цэцгийн хөрсөнд болохоор цэцгийн савныхаа 30% нь хийж өгөх шаардлагатай. За өөр мод тарихад бол би хүмүүст бол янз бүрийн хөрстэй газар мод тарихад бол энэ компост бордоогоос нэг уутыг ашиглаач гэж зөвлөгөө өгдөг. За тэгэхээр маш сайн тодорхой хүмүүст ойлгомжтой бас зөвлөгөө өглөө. Одоо бидний хувьд бол яг мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ бордоог боловсруулж ашиглана гэдэг чинь маш үр дүнтэй. Та түрүү хэллээ тийм ээ. Гидсний сахунцар, E. coli, сальмонелл гэдэг одоо сахунцрууд байдаг. Хэрвээ түүхийгээр нь ашиглах юм бол энэ маань хүний эрүүл мэндэд одоо хортой, сахунцартай одоо хүнс үйлдвэрлэх тийм одоо сөрөг үр дагавартай гэж хараад байгаа. Тэгэхээр бол яг энэ бордоо маань бол одоо өндөр температурт яг хаалгагаад тэр дотор байж байгаа одоо эмгэг төрөгч болон одоо эргүүлээд нэг хог ургамлын бас тархалт одоо үүрэг хатаалагдсан байдаг учраас тэрийг бол устгаж ингэж үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм байна гэж шаарлаа. Тэгэхээр манай монголчууд өөрсдөө нэг том алдаа байгаад байдаг. Тантай бас би нэг харилцан ярьж байгаа учраас хүмүүс бас ойлголтгүй гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл энэ газар тариалангийн аж ахуйнууд энэ сангасыг боловсруулахгүйгээр талбайдаа маш ихээр хэрэгжилж байна. Энэ бол одоо эргээгээд одоо хөрсөө маш их бохирдуулах сөрөг үр дагавартай байгаад байгаа. Эргээгээд яг ургац авж байгаа боловч тэр маань одоо бохирдолтой хүнс үйлдвэрлэгдээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо та технологи оруулаад ингээ боловсруулад гаргаж байна гэдэг чи ялгаа байхгүй. Малын одоо бууц байсан одоо дахианы аж ахуйс гарч байгаа сангас байсан боловсруулах шаардлагатай гэдэг нь энэгээр ингээ гарч иж байна. Энэ дээр та ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээч. Манайхан бол одоо зах замбраагүй ингээ тийм түүхий одоо өтөг одоо юу хаягдлыг бол ингээд газар тариаланд ашиглаад шүү дээ тийм ээ. Энэ бол болохгүй зүйл гэж миний хувьд хараад байгаа хөөхгүй. Та энэ дээр санал олоо хэлээд. Тий, одоо тэгээд ер нь сангасыг бол ер нь том машинаар нь ингээд талбай дээр асгаад тийм ээ. Тэгээд дээр нь одоо шууд юмаа тарьж яхахыг бол би харж ирсэн. Тэгэхээр яг компост хийдэг мэргэжлийн хүний хувьд бол харах юм бол сангас одоо юу болох вэ гэхээр компостод бол одоо хоёр төв хийдийг бол хольж хийдэг. Нэг нь болохоор азотын их үсэр, нөгөөх нь болохоор нүүрсрэгч их үсэр. Тэгэхээр сангас гэдэг маань болохоор азотын их үсэр болж байгаа. Тэгэхээр нөгөө хэмжээгээр одоо азотыг юунд хөрсөнд хийж ирнэ гэсэн. За тэгээд тэр их хэмжээгээр азотын их үсэр хүйж өгчөөд тэгээ нөгөөх чинь услана. Тэгэхээр ямар процесс явагддаг вэ гэхээр нөгөө тарьсан таримлын хүссэн хэмжээгээрээ нөгөө азотыг чинь услаад авах юм бол аваад байна гэсэн. Тэгээд урам бол ер нь нэг л зүйлийг үйлдвэрлэдэг, нүүрс ус үйлдвэрлэдэг. Тэгэхэд нүүрс усаар юу хийдэг гэхээр исих ханыг хийдэг. Тэгээд ис нь өөрөө юунаас бүтдээ гэхээр азотоос бүтэн тийм ээ. Тэгээ исийн ханаар хийчихэд исээ одоо азотоор хийчихэд исийн ханыг эслэхээр хийх нь шүү дээ. Тэгэхээр тэр хоёр дээр юу одоо яг сангас их хэмжээгээр хийсэн талбай дээр юу болдог вэ гэхээр эслэгийн үйлдвэр тэр эсийн үйлдвэр хоёрын одоо юу гэдэг эслэгийнх нь үйлдвэр хоцорчдаг. Тэгээ их хэмжээгээр угнуулд азот агуулгаж байна гэсэн. Тэгэхээр нөгөө эсийн хан уучраас нөгөө ургамлаас нөгөө өндөр нь гадагшилдаг. За өндөр нь гадагшлаар юу яхахлаар нөгөө хорцон шавжууд чинь үржих шаардлагатай. Тэднэрт азотын их үсрэх хэрэгтэй. Тэгээд очиод нөгөө азот ихээр агуулж байгаа нөгөө таримлыг чинь хошоогоор юмараа цоолоод нөгөөдг чи идэж эхэлдэг байхгүй. Ийм процесс явагдаж байгаа. Энийг яахын тулд яад юм гэхээр манайхаа нөгөө хорыг чи хэрэглэж байгаа байхгүй. Ингээл ийм нэг буруу урсгал яваад байгаа байхгүй. Сангастар бол тийм байна. Тэр саний бариагийн дурддаг тэр үнэхээр тэр сахунцар энэ төр бол маш чухал асуудал. Тэн дээр одоо хөрсний шинжилгээ хийгээд үзэх юм бол ханаас шаарсан тэр сахунцар E. coli энэ төр бол илэрч байгаа шүү дээ. Туулгалын уснаас хүсэл илэрсэн. Тэр усны газрын дарга Бат хоёр бол усны шинжилгээ хийгээд
тэр юугаа бол шинжилгээнх дөнгө бол танилцуулсан байсан. Тэгэхээр сая дагийн ахтайгаа яриад ямар дүгнэлт гарч байгаа вэхээр би өнөөдөр бидний уулзж байгаа гол зорилго маань яг органик хаягдлыг одоо ашиглах нь зөв. Гэхдээ бол заавал боловсруулсан байдлаар ашиглахгүй бол эргээгээд хороо хөрөлтэй байна гэдэг тийм дүгнэлт гарч байна. Тэгэхээр манайхан ерөнхийдөө энэ одоо сангас болон одоо малын одоо бууц юуг ашиглахдаа заавал боловсруулсан ийм мэрэгжлийн хүмүүсээс энэ үйлдвэрлэсэн ийм бордоог авч ашиглах юм бол яг зөв гормоор явж байгаа шүү. Тэгэхээр органик хаягдлыг боловсруулахгүй хэрэглэх юм бол эргээгээд бас хөрсөндөө болон одоо хүний хүнсэнд бол ер нь бол хор хохиролтой тийм гарч ирэхээр байна гэж чинь тийм ээ. Тэгж харагдаж байгаа. За одоо таны энэ бордоог одоо хүмүүс одоо хэр ер нь мэдчихээн ер нь бол борлуулалт ер нь хэр байна? Яг борлуулалт яг манайхан нэг үе бодвол одоо компост бордоо гэдгийг бол нэлээд таньдаг болсон, хэрэгэлдэг болсон. Тэгвэл нийтийг бол хамарч чадахгүй байгаа. Тэгээд яг худалдаа авах чадвар бас байдаг бах. Тэгэл нөгөө энэ тийм таягдсан олон жил одоо хэвчсэн тэр нөгөө хөх бууцаа сайн ингээл хэрэгэлдэг. Хөх бууцсан дээр яг нэг хэсэг нь одоо компост хийхэд бол дулаан агаар чийг хэрэгтэй. Яг бороо ороод нэг хэсэг газар нь тэр компост болох нөхцөл нь бүрдсэн хэсэг нь бол компост болоод нөгөө бүрдээг байгаа хэсэг нь яг нөгөө малын баасан дагуулдаг нөгөө зэрлэгийн үүр тэгэл нөгөө сахунцар энэ төр чинь бүгдээрээ байж байгаа шүү дээ. Тэрийг аваад чинь ингээл хойлол тэгэл нөгөө янз бүрийн мод тарихтаа ингээд ашиглаад байгаа байхгүй. Тэгээд нөгөө моджод тарьсан мод маань ингээд хатаад байна, шарлаад байна. Ингээд юунаас болчихоо те. Ингээд нөгөө учрыг олохгүй. Тэгээд юу тогоондоо юу хийж байгаа өгж байгаа тэр мод тарихтаа. Тэр айгүй их чухал. Хүмүүс бидний аливаа ногоо эсвэл мод тарихад хийж чадах зүйл юу вэ гэхлээр нь шүү дээ. Тэр мод ургамал фотосинтезийн процессыг ямар саадгүйгээр явуулах тийм нөхцөлийг л бид нэр бүрдүүлэх ёстой. Би бол тэгж л бодъё. Тэгээд тэр нөхцөл одоо юу яадаг гэхлээр яг байгалийн нөхцөл нь болохоор тэр нар тийм ээ ус чийг тэгээд дулаан тэгээд байгаа. Тэгээ хөрсөн дотор яг ургамал яг хүнтэй адилхан эрдсээр хоолдог. Та тэр модыг өсөл одоо хүнсний ногоо тарихтаа тэр ургамал тий ногоо хоолдог тэр эрдсийг шинжлүүлсэн үү? Тэр эрдсэн тэрийг хөрсөн дотор чинь байгаа юу? Эдийг дутгалтайгаа тэрийг яг нягтлж үзэх хэрэгтэй. Хүн яг эрдэс дутглаа янз бүрийн шинж тэмдэг гардаг штэ. Тэрнтэй адилхан мод ургамалч гэсэн мөн адилхан аливаа нэгэн эрдсэн дутгах юм бол нөгөө өвчлөх тий навчин шаарлах, сэлмүүсэн шаарлах. Ийм шинж тэмдгүүдээр уулан хүнд хилээд байгаа байхгүй? Хүмүүс тэрийг нь одоо ойлгож авч байгаа гэдэг юм бүх хүн болгон бол ойлгож чаддаг. Тэрийг судалж ийж, уншиж ийж амьдрал дээр практикаас л одоо олж авах зүйл байхгүй. Одоо жишээ нь би одоо ингээд модон дээр жишээ авахад бол одоо ингээд оройн ингээд юунууд нь навчнууд нь зүгээрээдэг. Ингээд доод хэсгийн ингээд навчнууд нь бол шарлж эхэлдэг. За энэ одоо юуны тэмдэг вэ гэхэлэр магний дутгаж байгаа шинж тэмдэг. Магний одоо юунд хэрэглэгддэг вэ гэхэлэр яг нөгөө фотосинтезийг явуулдаг үйлдвэрлэлийн хлорофиллийн үндсэн одоо бүтээгдэхүүн бол. Тэгээд энэ ерөнхийдөө магний дутгаж байгаа учраас энэ доод ургасан, ихэнд ургасан одоо хөгшин авч гэх юм уу тий. Тэрнээсээ магнийг татаад тэгээд шинэ ургаж байгаа энэ юу лугаа навч руугаа нөгөө магнийг татаад тэгээд орой хэсгээр дээш ургах шаардлагатай шүү дээ. Тэгээд энэ одоо нэг өсөн доотлын навчнуудыг золиослоод хлорофилийг задлаад магнийг дээшээ татчихна гэсэн үг. Ийм жишээ нь. Тэгээд олон зүйлүүд ингээд судлаад үзэх юм бол олон хүчин зүйлүүд нэг хүчин зүйл нь бол сая маш сайн тодорхой тайлбарлалаа шүү дээ. За хоёлаа эргээ бордоо руу гоор. Энэ бордоо маань ерөнхийдөө ямар одоо шинэ хичээлээр баялаг ийм бордоо вэ? За. Компостыг бол би энэ хоёр төрөл байдаг гэж үздэг. Тэгэхээр хөрс сайжруулах компост, нөгөөх нь болохоор тарьсан таримлд шинэ хичээлийн бодис өгөх. Тэгээд би ямар компостыг одоо сонгож авч хийж байгаа гэхэлэр хөрс сайжруулах компостыг хийж байгаа. Тэгээд хөрс сайжруулах гэхэлэр альва одоо мод ургамал ургахтаа хөнгөн сэвсгэр нүх сэвшилтэй тийм одоо хөрсөнд хайгуу сайн ургадаг. Тэгээд энэ одоо миний компостыг хэрэглэснээр одоо хөрсөнд ямар процесс явагддаг вэ гэхэлэр
энэ адууны хомоол гэдэг маань эслэг гэсэн. Эслэг юунаас бүтдсэн бэ гэхээр фотосинтезээр үүсгэсэн моносахаридыг 3000-аас 4000-ыг холбож тэр эслэгийг бүтдээд. Тэрийг бичил үтүүдийн тусламжтайгаар задлаад цөөн буюу олиго сахарын хэмжээнд одоо авчиж байгаа. Компостны овоолгон дотор. Тэгээ энэ маань сахар учраас нойтон байгаа учраас хөрсөнд хийхлээр ямар процесс явагддаг гэхээр хөрсний маш жижиг механик хэсгүүд байдаг. Тэр механик хэсгүүд одоо энэ сахар гэж хэллээ шүү дээ. Тэр чинь ингээд сахарыг ингээд усанд хийгээд явахлаар гаранд ингээд наалддаг, тийм наалдамгай чанартай болдог шүү дээ. Тэрнтэй адилхан механик хэсгүүдийг авчиад нөгөө наалдамтгай компостын ширхгүүдээр очиод нөгөө жижиг хэсгүүд нь ингээд наалдах нь болдог гэж хэлдэг шүү дээ. Тийм. Ингээд наалдахлаараа юу үүсгэж байгаа юм гэхээр агрегатыг үүсгэж байгаа. За агрегат гэхлээр юу хэлээд байна гэхээр хидэн хэсэг зүйлээс тогтсон зүйлийг агрегат гэдэг. Тэгээд одоо компостын нэг ширхэг дээр очиад нөгөө хөрсний механик хэсгүүд наалдаад микро агрегатыг үүсгэлээ. Дараа нь энэ микро агрегатууд олноороо нийлээд макро агрегатыг үүсгэдэг. Тэгээд нэг хөрсний жижиг хэсгүүд байсан газар нэг юмд очиад наалдсалэр нөгөө орон зайн үлднэ дээ. Тэр чинь нөгөө агаар хадгалагдах. Сүвшилт үүсэж байгаа. Тий. Ус чийг хадгалагдах. Ийм сүвшилтийг үүсгэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө тарсын өмнө чи үндэс тийм нүх сүвшилттэй тийм хөрсөнд ингээд чөлөөтэй тэлээд доошогоо гүнрүүгөө бүх тал руугаа ингээд чөлөөтэй үндсээ тэлж өгөх. Тэгэхээр урам тий. Тэгээд нөгөө үндсэн сайн тэлж өгсөн учраас үндэс нөгөө тэлсэн тэр том талбайгаасаа шин тижээлийн бодисыг авах тийм боломжтой болоод сайн ургана гэсэн. Компостны талаар бол одоо ийм хоёр төрөл байдгийг ингээд сонгоод эхлээд тарсын өмнөхөө үндсийг сайн хөгжүүлэхгүй болоод үндэс муудаа ямар ч мод урган болоод муу ургана. Тийм. Ийм учраас би яг энэ хөрс сайжруулагч компост гэдгийг сонгож тэгээ тэрийг одоо ингээд 7-8 дахь жилдээ ингээд хийгээд явж байгаа маа. Технологи гаргаад одоо бүтээгдэхүүн болоод ер нь бол одоо дууссан байна. Тэгэхээр таны одоо бэрхшээлтэй зүйл тийм ээ энэ бордоо үйлдвэрлэхэд ер нь бэрхшээлтэй зүйлүүд юутэй тулгарч байв нэгдүгээрт хоёрдугаарх нь бол энэ ер нь бодлогын хувьд ер нь энэ компост бордоо үйлдвэрлэгч нарыг ер нь яаж дэмжүүл одоо зүгөөрөө та өөрөө яг нөгөө бодитын дотроо тогоон дотроо байж байгаа хүний бас сэтгэлдлээ хэлээч. Энэ бас их чухал. За манай төр засгаас бол энэ органик бордоо үйлдвэрлэгчийг бол дэмжиж байгаа тийм бодлогууд бол явуулж байгаа. Тэгвэл яг нөгөө компост бордоогоо ингээд таниулж өгөх тэр ажил маань бол бас орхигдоод байгаа. Олон хүмүүст ингээд таниулаа те компостны яг мөн чанарыг тэд нэр ойлгоод худалдаа авахч маань олон болж энэ компост маань борлуулах. Тэгэхээр одоо учир дутагдaltaй байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд та бүхэн Улаанбаатарын иргэн тойрныг ингээд аваад үзье. Ийшээгээ хөөдлөө удаг 61-ийн гарам урагшаага явахлаар энэ салхид уяачтай хотхон ийшээгээ 4-р зөвлөг ингээд уяачтай хотхнууд ингээд Улаанбаатарыг иргэн тойрон байж байгаа байхгүй. Ингээд нөгөө адууга тэнд өвлжүүлдэг. Өвлжөнгөө зүчэн дотроо тижээдэг. За ингээд нөгөөд чи хавар болохлаар гисгэлэр нь хоовоор ингээд техник хөлслөөд хогийн цэг заасан хогийн цэгт нь аваад асгадаг. За хэрвээ хотын дарга одоо миний бичлэг одоо хотын даргад одоо хийм болох юм би мэдэхгүй. Хүрх юм бол энэ Улаанбаатарын иргэн тойронд байгаа ятгахтай зүчнээс гарч байгаа хомоолыг чи би боловсруулад өгөө. Ийм надад туршлага байна, ийм мэдлэг байна. Тэр надад тэр хийх тийм ээ тэр газрын зааж өгөө. Тэр нөхцлөөр бүрдүүлэх юм бол энэ одоо байгалыг бохирдуулаад байгаа нэгэн их үүсрийг чинь би үгүй хийж чаднаа. Тэгээ үйлдвэрсэн зүйлээ одоо энэ хотоо цэцэрэгжүүлэх эдийн засгийн хэрэглэнд оруулах ийм боломжтой байгаа шүү гэдгийг одоо бас дамжуулж хэлье гэж хотын удирдлага дамжуулж хэлье гэж бодож байна. Маш гоё санаачлаг хэллээ дагаах маань. Яалтч байхгүй хий дэмий хаягдж байгаа хог хаягдлыг зөв систем рүү н оруулаад эргээгээд бордоо олгоод эдийн засгийн хэрэглэнтэнд оруулаад хөрсөө хамгаалах. Улаанбаатар хотынхоо одоо илэгдэж ивдэрсэн хөрсийг хамгаалах. Дээрээс нь бас энэ эргээгээд энийг одоо эдийн засгийн хэрэглэнтэнд оруулаад газар тариал нь бас ашиглаад тэндээсээ бас сайхан эрүүл органик хүнс үйлдвэрлэх юм боломж байна. Тэгээ энийг бас энэ манай Урстайл подкастын ярилцлаган дээр бол энэ бас их чухал яриа боллоо гэж бодож байна. Тэгээд үнэхээр одоо бодлого шийдвэр зүй гаргадаг одоо удирдлагууд байх юм бол энэ дагийн ах юм маань сайн хэлсэн зүйлийг бас дэмжээсэй гэж хүсэж байна миний зүгээс. За их баярлалаа. Хүнс бол өөрөө хүн төрөлхтний хамгийн
одоо нэг номерыг хэрэглээ тийм ээ. Та одоо хөрсийг эхэлж судлаад тэгээд дараа нь болвол одоо хөрсөө яаж сайжруулах вэ гэдэг чиглэлээр өөрийнхөө хоббигоор л ажиллаж эхэлсэн хүн гэж миний хувьд бол боддог. Тэгэхээр та ер нь энэ бордоо анх хий гэдэг санаа яагаад тань төрөв? Ер нь юутай холбоотой байсан? Энэ талаасаа та надад хэлжүүлээд өгч. За. Би сая нөгөө 2 дахь мэргэжлийн хог хаягдлын менежмент гэж хэлж ийсэн. Тэгээд Японд магистр хамгаалахад бид нар дадлага хийхдээ бол сангасны аж ахуй, үхрийн аж ахуй олон одоо мянгаар нь тижээдэг, олон зуугаар нь тижээдэг тийм аж ахуйнууд бол бид нэр очиж үздэг байсан. Мэдээж бол Японы хувьд нарийн учраас тэр аж ахуйгаас гарч байгаа хог хаягдлыг тэр аж ахуй өөрөө ингэж боловсруулж, байгаль дээлтийгээр боловсруулж одоо борлуулах боломжтой бол борлуулдаг ийм болоод хуулийн заалт байдаг. Ингээд яг тэр суралцсан хувьцаатаа дадлага хийгээд ингээд энэ компост гэдэг юм хийх боломж Монголд байна. Тэгээ Монголдөө ирээд тэгээд ингээд эргэн тойроо ингээд явж байхад малын баас маань, үхрийн баас маань, адууны хомоол маань хог ашиглахдаггүй одоо ингээд хаягдж байна. Тэгээ байгалаараа ингээд халаад, шатаад, үнс болоод салхинд хийсээд ингээд байгаль орчны бохирдлын нэгэн их үүсвэр болж байна гэдгийг бол би олж харсан. За энийгээр ингээд тийм ээ бас технологийн дагуу боловсруулад, агааржуулаад, хольж хутгаад ингээд цаг хугацаа хөдөлмөр зараад ингээд хүмүүст хэрэгтэй зүйл үйлдвэрлэж болох юм байна гэдгийг бол би олж харсан учраас тэгээд адууны хомоолыг ашиглаж компост хийдэг болсон. За одоо бүгдээрээ компост хийдэг жижигхэн талбай дээр ирж байна. За энэ талбайг бол би доотлын бол бетон доод тэгээд ингээд замын хашлахаар бол ингээд хасч өгсөн. Ингээд энэ талбай маань өргөн 3 метртэй, урт нь 10 метртэй ийм талбай байгаа. Тэгээд одоо бэлэн болсон компост маань энэ байж байна. Та ноотын хэсгийг бас харуулъя. За ийм гоё компост бол тийм одоо энэ үнэрлж үүсгэхэд бол энэ ой үнээр хангалтдаг. Яг тийм байна тийм. Тэгээд одоо энэ шигшүүрээр шигшээд тэгээд одоо уутлаад тэгээд хэрэглэгчдийн гарт одоо хөргөж өгдөг байгаа. Одоо миний компост болохоор энэ нарлаг хүлэмжинд зарагдчихж байгаа. Тэр шаланг төвгээд тэр нөгөө модны хоёрын тэнд бас зарагдж байгаа. Тэгээд энэ Улястан гүүрний хажууханд бас нэг жижиг хүлэмж байгаа. Тэнд зарагдж байгаа. Тэгээд хуваараа захиалга өгсөн хүмүүст бол хүргэлтээр бол хөргөж өгдөг байгаа. Тэгээд ер нь бол би энэ өөрийнхөө компостыг л ашиглаад тэгээд өрхийн хэрэгцээнд тарих хүнсний ногооныхоо хөрсийг бас энэ компостороо боловсруулдаг. Тэнд одоо 10-50-ыг харьцах нь 7 хэмжээтэй хөлөмж байна. Хөлөмжнийхээ хөрсийг бас л энэ компостороо боловсруулдаг. Тэгээд тэр манай одоо бүгдээрээ тийш явж үзэн байшингийн наахан талд бол одоо торны алимны 10 гаруй мод ургаж байгаа. Энэ моднуудыг одоо 4 жилийн өмнө тарьсан. Өнгөрсөн жилээс эхэлж одоо торны буюу том алимыг хашаанаас аврааж өрхийнхээ хэрэгцээг хангах ийм хэмжээнд хүрсэн. За одоо бүгдээрээ ингээд тэр нөгөө алимны мод тарьсан хэсэг газар руу явцгаая. За манай хашаанд болохоор нэг торны алимны 10 гаруй мод ургадаг. За 2 сортын. Тэгээд нөгөө Ховд аймгийн Булган суманд тайз ургуулдаг Монгол алтан алим гээд аж ахуйгаас 4 жилийн өмнө би энэ алюминий моднуудаа авч тарьж байсан. За би энэ алюминий модыг тарих яг хэрхэн тарьсан талаараа YouTube-дээр их нэлээд удаан бичлэг хийж тавьсан байдаг. За линкийг яг оруулах учраас зарим хүмүүс сонирхож үзнэ үстэй. Ерөнхийдөө яг товчхон ярих юм бол би 1 м куб нөх ухсан. За өргөн урт нь 1 м, гүн нь бас 1 м гэсэн. Тэгээд энэ 1 м куб нөхнийхээ хагас нь бол өөрөө хийсэн компостыг хийж өгч ингэж тарьсан юм байна. За одоо ингээд камера жахаа ойртуулаад харъя. Ер нь 5 сарын 10-ны үеэр энэ нөгөө торны алимныхаа хувцлагыг аваад тэгээд услаад одоо ил болгосон энэ ингээд налуу ургуулах шаардлагатай. За намар оройхон ингээд хуцдаг учраас энэ одоо баг цэцгүүд нь ингээд гарцсан байна. Үүссэн байна тийм. Энэ жишээ нь ихэд одоо энэ баг цэцэг ихэд ингээд тойроод 3 цэцэгтэй голоос нь одоо нэг цэцгүүд ингээд гарч ирж байна.
ингээд толгоо нь ингээд ийм гоё улаагаад одоо энэ маань ингээд 96 сарын эхний 7 хоногт ирнэ алюминий мод маань цэцгэлэх болоо гэж бодож байна. Тэгээд амт үнэрийн хувьд бол үнэхээр сайхан алим ургадаг. За өнгөрсөн жил болохоор би ер нь залуу мод учраас ер нь модоо нэлээд хүчрэхийг тийм болгоё гэж бодоод гарсан цэцгүүдийг бол нэлээд тансан. За энэ жил бол нодлонгоос арай их цэцгийг үлдээх ийм бодолтой байгаа. Одоо энэ мод маань бол жимслээд эхэлсэн байгаа тийм ээ. Тий, жимсээ өгөөд эхэлсэн. Тэг өнгөрсөн жил бол би цөөхөн хідэн нэг сагс алим хурааж аваад тэгээд идэж амталж үзсэн. Одоо энэ алимда түрүүний нөгөө бордоо өөрийнхөө бордоогоо ашиглаж байгаа. Тий. Тийм ээ. Тий. Ашиглаад ерөнхийдөө хөршийг нь бол тэр бордоотойгоо холимог үсгэж байгаа тариалтай хийсэн гэсэн үг үү? Тий. Ер нь бол тий бор хөрстэй ингээд холж өгөөл тэгэл сайн усалж өгөөл тэгээд яг хав нарийн ингээд тарьсан арга нь бас жаахан төвхтөө нөгөө ургамал хоолдог шимт ижилийн бодисуудыг бас хийж өгсөн. Одоо жишээ нь ясаар ихэд одоо фосфорын бардаа хийдэг юм уу те. Ургамал кальцигээр хоолдог ихэд шохон чулуу хийж өгдөг юм те. Түрүүн бидний ярьсан нөгөө хлорофиллийн гол үндсэн түүхийд болдог нөгөө магний ихэд доломитын нундхийг хийж өгдөг юм уу те. Яг энэ байдлаар энэ мод ургамал хоолдог, юугаар хоолдог вэ? Аль болох тэр бүх юмнуудыг нь л энэ одоо тарсын тогоонд хийж өгье гэсэн. Тийм одоо бодолтойгоор тэр олон түүхийдүүдийг болоос цуглуулж ингэж тарьсан учраас бас ингээд цаг хугацаанд ингээд ургацаа өгөөд их сайн ургаж байгаа болов уу гэж би боддتي. Яг ингээд бид нар дангаас ширээний харцуудаг ярьдаг хэлдэг хүн биш. Аль болох яг юм хийдэг, боддоор хийдэг хүмүүсийг бас энэ ургастай айл нэвтрүүлэхээ болонгуудаар ингээ оруулъя гэж зорьсон. Тэгээд яг энэ бодит бордоо үйлдвэрлэдэг өөрөө бас 7-8 жил туршсан. Дээрээс нь энэ бордоогоо мод болон хүнсний ногоо төрөл бүрийн таримлууд дээр ашиглаад үзсэн ийм хүмүүстэй бодит дэмжлэг үзүүлэх юм бол их зүгээр байна. Тэгээд та бүхэн маань бас харж байгаа бах. Тэгэхээр аль болох одоо ингээд яг юм хийдэг хүмүүсээ сайн дэмжмээр байна гэд дахин хэлмээр байна. За ингээд өнөөдөр хөдөлмөрч одоо даагийнхаа одоо хийж байгаа зүйлтэй танилцлаа. Тэгээ энэ зүйлээс маш олон зүйлийг бас бодож болохоор байна. Манай Монгол орн бол баялаг нөөцтэй. Хог хаягдл гэхээр одоо олон сая малаас гарч байгаа бууц, хомоол, тэ төрөл бүрийн одоо шимтгчээр тэр баялаг түүх үед гарч байна. За энийг өөрийнхөө одоо технологиор боловсруулад импортын одоо бордоотой, органик бордоотой өрсөлдөхүйц юм бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Тэгээд энийг манайхан бас нэгнийхээ монголчууд нэгэндээ одоо хайртай байх хэрэгтэй. Нэгнийхээ үйлдвэрлэсэн ийм гоё одоо Монголоос бүтсэн импортыг орлох бүтээгдэхүүнийг та бүхэн маань одоо өргөнөөр хэрэглээрэй гэж уриалмаар байна. Тэгээд биднэрт бас өөрийнхөө мэдсэн сурсан зүйл дээрээс нь өөрийнхөө хийж бүтээж байгаа зүйлийг сэтгэл гарган танилцуулсан одоо даагийнхтаа маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил хөдөлмөр энэ хийж байгаа бордоо маань улам энэ үйлдвэрлэл маань томроод Монгол орны одоо хөрс хамгааллын салбарт бас мэдгэдэггүйц нөлөө үзүүлэх ийм одоо том үйлдвэртэй болоорой гэж өрөөё. Тэгээд хүлээн авсан танд маш их баярлалаа. За ингээд тариаланч тийм ээ өрхийн үйлдвэрлэгч ингээд үнэхээр Монголдо үйлдвэрлэж байгаа энэ хөдөө аж ахуй газар тариалангийн салбарын одоо хүмүүсийг аж ахуйг дэмжиж сонирхолтой подкаст хийдэг танаа хамт бол үнэхээр их баярлалаа. Ингээд олон сайхан нэвтрүүлгийг хийж олон дүмэндээ түгээгээсэй гэж хүсэж байна. За ингээд ажлын амжилт хүсье. За их баярлалаа. Босно. За зүрцэн үү. За тэгээ манайхаа ийм гоё бордоо үйлдвэрлэсэн байх шүү. Тэгээд та хэд маань бас энэ бордоог өргөн дэлгэр сайхан авч хэрэглээрээ. Тэгээд энэ бордооны маань 1 кг-ийн үнэ хэдүүлээ? Энэ 1 кг нь ингээд 20 яг литрээр ярьдаг юм. Тэгээд литр нь болохоор 1500 төгрөг буюу 20 литртэй ингээд жижиглэнгийн үнээр 30,000 төгрөгөөр зарагддаг. Өө тийм 30,000-аар ийм гоё бордоо авч за одоо тасалгааныхаа цэцгийг хүртэл одоо юу үндсэн суурь бордоо болж болох нь өрхийн аж ахуйнууд одоо хүлэмжиндээ ашиглаж болохоор за мод тарих гэж байгаа хүмүүс бол одоо 70-ыг харьцах нь 30 буюу одоо 30%-ийг нь энэ бордоог оруулж ашиглаж болно. Эсвэл одоо нэг модон дээр нэг одоо
үнэхээр сэтгэл гаргах юм бол нэг тогоонд нэг юм одоо уут бордоо бас ашиглаж болохоор байна. Тэгээд амжилт хүсье да. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст